Улсын мөрдөн байцаах газраас гаргасан судалгаанаас харахад хүний 8-ны хэрэг өсөж байна. Одоогийн байдлаар улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтээ тэмцэх хэлтээс 15 хэрэг дээр ажиллаж байна. 15 хэргийн 30 гаруй охид хүүхдүүд хохирогчоор тогтоогдоод байгаа юм байна. Өнгөрсөн онд л ихэд хүний 8-ны 8 хэрэг дээр ажиллаж 18 хохирогчийг тогтоожээ. За сүүлийн 5 жилийн байдлаар бол хүн худалдаалах гэмт хэргийг одоо мөрдсөн судалгааг мөрдөн байцаах газар ирүүлсэн байна л да. За 2006 оноос 2011 оны 10 сарын байдлаар бол хүн худалдаалах гэмт хэрэгт нийт 65 гэмт хэрэгт 94 одоо хүнийг холбогдчихоор шалгаж 161 хүнийг одоо хохирогчоор тогтоож шалгасан байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт гийн одоо нэг төрөл болох энэ эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл буюу биеийн үнэлэхэд одоо бусдыг татан оролцуулах, биеийн үнэлэхийг одоо зохион байгуулах гэмт хэрэгт 10 сарын байдлаар одоогийн байдлаар нэг гэмт хэрэгт нэг хүнийг с жигтнэр дотож 2 хүнийг одоо хохирогчоор тогтоосон гэсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын өгч байгаа мэдээлэлээр бол эдгээр тооноос өөр зүйлийг ярих боломжгүй гэлээ. Хохирогчдын эрх ашиг хэрхэн хангагдаж байгаа, яаж ямар замаар хүний 8-ны золиос болсон зэрэг нь тодорхой бус байна. Иргэдээ энэ төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх боломжийг хааж байгаа явдал болж байна. Харин мансууруулах бодистой холбоотой гэмтрэг судалгаанаас харахад буурчээ. 2010 оны 8 дугаар сард мансууруулах бодистой холбоотой хэрэг их гарч байсан бол түүнээс хойш энэ төрлийн гэмтрэг буурсан гэлээ. Харин биеийн үнэлэхийг зохион байгуулсан гэртээ насанд хүрээгүй охтыг түгжиж байгаад биеийг нь үнэлүүлсэн 83 гэмт хэрэг гараад байна. Нийт хохирогч охтын тоо 50 холд авжээ. Хэрэгүүдээр ажиллаж байгаа мөрдөн байцаалт ажил хийгдэж байгаа гэх тайлбараас өөр зүйл хэлсэнгүй. Шууд болортуя гантуулаар мэдээллээ.